Насны намар гадтай Насан намрын Магсаржав гэж сонсоод тэгээд надад эргэж ирж ирсэн. Ингээ 3 жил би дараа нь тэр эрхэм шагналыг хүртсэн. Угаад сухад минь урмсын заставыг харнууд мөсви Аруу сэтгэлдээ сундалж За эхлэх үү. За миний онсон нутаг Увсан аймгийн дэс сум. За өвөл 55 градус. Зундаа бараг одоо 40 градус хүртэл халддаг. Тийм уур амьсгал тис өөр их сонин. Тэгээ Увсан аймаг дотроо бол манай тиссэн бол нуурынхаа одоо хөвөн дээр байдаг. Тэгээ цаашаа туваатай залгана. Ер нь авьяасны өлгий, тэгээ бүхийн өлгий, ер нь их цуутнууд их гарсан нутаг. Би тэнд төрсөндөө их бахархаж баярлж явдаг. Одоо ер нь одоо сонин шүү дээ. Одоо бүгд найрамдах хэдээр улсад байх чинь ер нь зүгээр яг Бээжингээс гараад яваал цагаан хэрмээс наашаа эргээл тэгэл өвөр Монголын нутаг руу орж ирэх чинь л арай л нэг өөр болоод ирнэ. Нутаг руугаа дөгч байгаа гэж бодогдол. Тэгэл замын үдэ хилээр гараад нэг гүнзгий амьсгаа аваад тэгэл эхлэндэ. Тэгэл Улаанбаатарт нэг Сүхбаатарын талбай дээр гараад туулгал дээр ирээд одоо энэ газар интернет дээр нэг айдсаа бол. Тэгээ бас болоог хүн чих даврамтгай амтан болохоор төрсөн нутаг руугаа зүтгэн. Тэр бол бүр өөр. Тэгээд гарахгүй аялгуунууд чинь тэгээд нэг иймэрхүү нутгаар нь хараад нутгийнхаа хүмүүстэй уулзаад явж их чинь зовоож ирсэн аялгууч гараад ирдэг. Тэгээ бас нэг цаанаа нэг учир бай. Анарын цэлийчд байвал тэр Монгол нутаг мэндтэй устай болмоор тэр Монгол хүн шүү. Хаваа зангируудын ламгшах монголчуудын сайдгээ хотлолнороо нэгдэхийн өрөөлнэ. Айлын дээр нэг ихчтэй тэгээд хоёлоо өссөн. Тамана Бадарч гэж юм байсан. Тэр тухайн суманда тэр агент гэж тэр үе чинь тийм агент айл байсан. Тэгээ сүүлдээ нэрв болсон. Тэгээ энэ манай аав ээж чинь бас айлаас надыг өрсөлж явсан. Тэгээ Увсан аймгийн давсцамаас авсан юм байна лээ. Би тэрийгэ мэддэггүй. Тэгээ ер нь мэдүүлэхгүй өсгдсөн л дөө. Тэгээ хамаатныхаа айлаас тэр нь бас тэр давсцам мөртлөө Увсан аймгийн дэс сумын айл. Тэгээ өөрийнх нь хамаатнаас тэгээ надыг өрсөлж авсан. Тэр хорлоо гэж миний ээжээс л тэгээ энэ хүүгийг чинь авна гэж гарахт нь л хэлж ирсэн юм шиг байна. Тэгээд эцэндээ одоо энэ хүүхдийг л хүү гаруул авнаа гэж. Тэгээд манай тэр өргөж авсан тал чинь бас их лам мамаар их явдаг байсан юм шиг байна. Тэгэл тэнд 6-нд бас тэгж буусан нар шингэх зүгт хамаатан чинь нэг хүү утгагүй мэдлээ их авьяастай. Тийм л хүү гэж л тэр 6-нд л буусан юм байлгүй.
Тэгээд надыг ч бүр 13 4 нас хүргэж би мэдсэн шүү дээ. Тэр өргөмөл гэдгээ. Тэрийг бол нууж иж. Тэгээд ах トゥ нар нь бүр тэр өргөж авсан талынх нь нууж мэддгүү. Тэгэл би чинь ангийнхаа нэг хүүхдтэй маргалдаж тэгж байгаа л өргөмөл гэж л үг сонссон та. Тэгэл их уйлж аав ээж дээр ирж одоо яхаараа намайг ингэж өргөмөл гэдэг. Тэгж л нэг учир нь алдчих. Давс цумын иргэн хорлоо дөнгөж хөлд орж байсан бяцхан хүүгээ хүүхдгүй айл дөргүүлж буян хийсэн бол тэс сумын гэр бүл болох Бадарч Ширнэн хоёр Магсар жив хүүг нүдний цөцгийн мэд хайрлаж нандин бүхнийхээ оройд залж ээж аавын энэрл хайрын дунд өсөжээ. За дэндүү эрэхтэй одоо над шиг эрх хүн хороо тэр ховрол байдаг. Дайлын ганц болоо тэр. Тэгээд би чинь бас малгай нэг 2 дугаар анги 3 дугаар анги байхад тэр өргөж авсан бас дээрээ өргөмөл ихчтэй. Тэр маань бурхан болсон. Тэгээ айлын ганц болоод өссөн. Тэгээд надад өстө алган дээрээ бөмбөрүүлсэн дөө тэр Бадарч Ширнэн гэж хоёр хүн. Тэгээ дуртай юм авч өгнө. Тэгээ ямар сайндаа л ойтой хөхт чинь гармон шиг хөгжим авч өгч байгаа. Тэр өрчилж авсан ээж урлагдах дуртай. Их элэгтэй тийм хүн байсан. Тэгээд ойтой хөхтийг л энэ урлагийн хүн гэж болно гэж мэдэрсэн юм шиг. Тэгээ яаж мэдэрсэн гэхээр унтахтаа хөлн хөдөлдөг. Тэр нь арааduгаар нэг хөгжмийн явахаар тэр хөгжмийн хэмнэлээр удаан бол удаан хөдлөн, хурдан бол хурдан хөдөлдөг. Тийм тэрийг л их манай тэр ээж мэдэрсэн баг юм. Тэгээ энэ л их сонсголтой хөгжмийн хөгтөл болох нь. Тэгээд манай аав болохоор нэг 5 хилтэй гарсан болохоор нэг барилдуулчих санаатай байсан гэж л ярьдгийг. Тэгээд аавын тэр санаа талаар өнгөрсөн дөө. Тэгээд манай сумчин болохоор Туваатай залгаа. Тэгээд тэр сумын айл болгон баян хөр хөгжмөнтэй. Тэгээд Оросоос тэр баян их орж ирсэн. Тэгээд айл болгон л айлын хүүхэд болгон баян тоглодог. Тэр их нөлөө гэсэн баг л да. Тэгээд тэр гармош гарчин өөрөө ая ингээл багшаар заалахгүйгээр тоглоол ая дууны ая оруулаад тэгжил эхэлсэн юм байна л. Ер булсын авьяа сонсголтойг мэдэрсэн ээж аав нь бяцхан хүүгээ 4 настайгаас нь баян хур хөгжмөнтэй нөхөрлүүлжээ. 6 настай байхдаа оролцсон Бухар түмний урлагийн үзлэгээс алтан медаль хүртсэн явдал нь бүхий л амьдралаа зориулах Магсар живийн хувьд урлагийн зам мөрийнх нь гараа болжээ. Тэс сумын сургуулийнхаа нэрийг улс аймагтай олонтой цорайтуулж ирсэн авьяаслаг сурагчаа улам хөгжүүлэхээр аймгийн боловсролын хэлтсээс түүнд багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцах урилга өгчээ. Ингэж 15 настай хүү хөгжмийн эрдэмд боловсрохоор төрсөн нутаг Ижи аава орхин Улаанбаатарыг зорьсон байна. Би яг жинхэнэ 15 тал гараа ивчихсэн хүн. 15 наснда би чинь сургуулаа төгсөөд, дунд сургуулаа төгсөөд багшийн сургуулийн хөгжмийн анги гэл. Яста жинхэнэ нөгөө ээжийнхээ өврөөс гараад явсан гэнтэй. Тэгэл баян хууртайгаар багшийн сургууль руу. Тэгэл одоо би чинь одоо энд ам одоо надтай хамт ингээд насыг хамтлаа өсөж байна дээ тэгэл. За энэ чинь 1979 он энэ намар 8 сарын 25-нд юм да. Одоо энэ багшийн сургуулийн одоо энэ цонхоор бүртгэж ирсэн. Төгсөө оруулахгүй. Тэгээ ээж маань одоо нөгөө боловсролын хэлтсээс өгсөн бичгийг үзүүлээд тэгээ миний чинь бусд хүүхдээс ялгаатай урилгаар ирж байгаа. Тэгээ Увс аймгийн боловсролын хэлтсээ урилгатай
Би ч жоохон баяна тавьчихсан. Хоёр дахь гайтугаа тэр нэлээ айж зовж заалгын томшиж орсон доо эхний удаа. Тэгээ ороход намайг ерөөсө тоогоогүй. Тэр үед жаргал дуур гэж одоогоор тэр дуурийн цомл гэж том зохиол дээр ажиллаж исэн үеийн даарсан. Гайтугаа нэг 30-аад минутын дараа намайг харцгаад гүчичээд яах гэж байгаа хөхтэй. Тэгж асуулаа. Тэгээд багшаа гал гайтугаа надад ингээд дууны аяа орж ирээд байна. Тэгсэн чи их шоолж ийнэ гэдэг. Тэгээ яаж орж ирж байгаа юм гэл. Гинтл ингээд орж ирээ. Тэгээд мөрдөрж багш намайг явуулсан юм аа. Тэгээд надыг эхний удаа тэгээд ажил ихтэй байна гэд нэг удаа би хөөгдөд. Хоёр дахь өдөр нь мөн хөөгдөд. Тэгээ нэг шил арх авч би 3 дахь удаага одоо архтай гат багш нар орсон чинь бас л намайг чи ямар ядаргаатай хөхтэй. Би одоо маш их ажилтай гэл бас л нөгөө үгээ хэлсэн. Тэгэхэд би их залтай энэ архиныхаа ингээд толгойг харуулаа. Багшаа би танд ганц юм аваад ирсэн. Тэгсэн чи гайтугаач шал өөр болол. Али хаалгаа гэж залгийн хөөхд. Гэхдээ энийгээ хэлэхгүй хэлсэн. Ингэж анх тэгээ би ч их зоригтой багшаа би танд 3 өдөр би карвалж авсан шүү гэж бас жоохон зал зохиогаад. Ингэж гайтугаад би анх тэгж одоо надыг хүлээж авсан да. Залуу хүүхдэн чи хайр сэтгэл үз тийм л жилг үчилэх үү гэсэн. Үгүй би ээжтэй л анхныхаа дуу зохиомоор зориулж хиймээр байна. Тэгээ их санджсэн тэгэлгүй байх. Би чинь өөрөөс нь гараад оюутны байранд ирсэн шүү дээ. Ээжигээ өөрөөс. Тийм ярих хүүхдэн чи. Тэгээд миний баян хурал ээжийг орлож ирсэн л дээ. Тэгээд гайтугаа тэгэл сүүн далаа ээж шагуу сэлгээл. Тэгэл 3 бадаг битсэн. Тэгтээ их сонин төвхтэй. Тэр миний авцсан арх 3 стакан болсон. Тэгээд тэр арх дуусдаг юм байл. Тэгсэн чи гайтугаа их шоктой инээжсэн. Энэ чиний дур чинь 3 бадаг болох тайлантай юм байна. Яагаад гэвэл энэ арх чинь 3 стакан болоод дууслаа. Тэгээ 3 бадаг болсон төвхтэй. Тэгээ 3 дахь одыг их сайхан биччихсэн. Тэгээд манай ангийнхан дуулж эхлээл. Тэгээд багшийн сургуулийн бүх ангийнхан дуулаад. Зөнтэй совинтай хүн гэж би гайтугаа бас тийм хүн байсан баг. Надад гарахад нэг юм анхааруулсан. Миний бие жоохон анаахан байгаа шүү. Би эмнэлгээс гарч ирээд энэ ажлаа хийж байгаа. За чи нэг сараас хэтэрч болохгүй. Чи аяа сонсохыг бодоорой гэсэн. Тэгээ нийгэм итгэл би сар болсон байсан. Тэгээд тэр үе чи араадуу сонсдог байлаа. Гинтл гайтугаа бурхан боллоо гэж сонсгдсон. Ерөөсөө нэг сарын тэр яг сарал 30 хоногт би сонссон байлаа л да. Тэгээд аян нь бол би гарцсан тэгээд сонсох чадаагүй. Тэгээд би чинь гайтугааг бурхан боллоо гэдгийг сонсоод тэгээд оршуулгад нь би оршуулганд нь явж тэгээд нооттой үгийн нооттой нь би шарилд нь дэрлүүлсэн хүн шүү дээ. Тэгж Наран гэрлийн илчтэй сарангой ээжимэн дэлгэр сайхан хараагаараа дэлхийн ертөнц мишэлж байна. Буэн сайхан дуугаараа бүх дэлхийг уяраасан чин
далай жимээ За энэ бүтээлийг 1987 онд би цэргийн ансамблд байхад. Цэргийн ансамблд байхад нэг өдөр Хаян Хиро хөгжмийн зохиолч манай дарга байсан. Дуудаад Монголын зохиолчдын хорооноос жил болгон явагддаг төмөр замын шугамар баригад явна. Тэрэнд одоо яруу найрагчд, дуучид энэ төр явна. Чи баян хуурчаар явна. Тэгээ ийм сайхан мэдээ сонсоод би их баярлж мөнл нэг баян хуур аваад тэгээ богоон цуусан. Тэгээд 9 дугаар купе гэж нэг купенд лавгсар ахтай орж таардаг. Боогийн лавгсар. За энэ бол маш их том хувь заяа. Тэгээ хоёлаа ингээд богоон ресторанд суудсан байсан. Тэгээ ард талд нэг 3 эмэгтэй сууж байсан юм байна. Тэгээ лавгах тэрийг олоо харчиж. Тэгс чи гинт сонирн болол тэгэл надаас нэг асуусан. За гард чинь 3 эмэгтэй сууж чи нэг залуу хүн байна нэг эргээ харж. Айл эмэгтэй ч юм таалагдж байна. Ингээд хүнээс хүн шинжин гэдэг бол маш их хэцүү юм байна л. Ингээд эргээ харсан. Нэг 3 ийм орон сан Монгол дээлтэй 3 сайхан хөөхөн. Ингээд яг битүүрийг харж байгаа муу ямар учиртай мөшилцаал. Тэгтээ намайг танихгүй л дээ залуу хөхт. Лавгсар ахыг л таньсан баг. Тэгээд би гуруулаа сайхан хөөхөн байна гэсэн чи тийм л дээ. Гэтэ нэг нь онцгой. Дахиад нэг харах юм бол дахиад харлаа. Хүнлөө хараад ах чих хэвгүй. Тэгээд тэр дундлынхын хөөхөн надад таалагдсан л да. Арай л онцгой. Тэгээд лавгах гэсэн дундлынхын хөөхөн. Содон байна гэсэн. Зөв. За ингээд чи даалгавраа биелүүлж л байна да. За одоо тэгээд одоо болсон уу гэсэн. Болоогүй. Тэгээд дундлынхын хөөхөнд юу таалагдсан. Тэр ч бүр айлтай юм байна. Тэгээс хэдэн удаа хараад ирсэн. Нэг л сайхан л бол сайхан. Тэгээ онцгой юм нэг мэдрэгдэг бай. Тэгээд надыг заач хийдэг бол тэр цааталт нь буфет байгаа. Тэндээс нэг тамхи аваад ир. Тэгтээ нэг сайн хардаад ир хөхнэ. Тэгээ би явах замдаа, ирэх замдаа хараад. Тэгээ нүд нь бол онцгой байсан. Дэндүү тас хар нүдтэй. Лавгах хэвээр хар гэхэд дэндүү хар нүдтэй хөөхөнч тэр юм байна. Зүйтэй. Тэр хар нүдэн гिचнэл хэлүүлэх гээд байгаа. Ингээл энэ зүйдэн бороо чинь шүлгэн эхлээ гараад ирсэн. Тэгээ хоёр мадаг тэр сууж явахдаа бичсэн юм байна. Тэгсэн нэг 3 эмэгтэй чинь хажуугаар зөрхтөө лавгах дуудаж байна. Нааш. Гэсэн чинь өөрсдөө танилцуулж байна. Оныгийнх нь дээд сургуульд төгсөөд нутагтаа Сэлэн аймгаар буцаж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь 30 минутын дараа манай 9 дугаар купенд ирж шин дуу сонсороо. Гэхдээ би чинь гайхаад ямар дуу сонсох гэж байгаа юм болоо гэд. Тэгсэн ёо ямар гоё юм бэ гэл тэр 3 эмэгтэй чинь тэр лавгах хац чинь тэр дуу сонсно гэж мундаг гоё юм байхгүй. Тэгээд тэр 3 эмэгтэй чи яваад өглөө. Тэгээд лавгах хата ямар дуу сонсох гэсэн. Чи одоо энэ утга цагааш. Чи 50 ястайгээ үсттэй. Одоо шалган чамаг.
Тэгээ ингээд босдөг юм. Тэгээ нэг цаг харс нэг 30 минут чи явж байгаа шүү дээ. 5-10 явж л байна. Тэгээ өрөөнд орсон. Өө манай хүн чинь дуг хийж байна харин жоох зөөрмөлээ. Тэгээ би лавга хаврдлаараа одоо 3 дугаар одог нь гараагүй. Тэгсэн чинь гинт цочж басаад нойрон дунд зүсрэх зүйдэн бороонд норсон дээр хацрыг нь хайран гончрох юм. Тооныг нь элбэж өргөсөн гэртээ тормойц сохж ийн эзэл юм бол. За болоо. За горматг. Завч. Тэгээ нэгдүгээр купег ингээ хаалган сөхсөн чинь тэр цаана сарны гэрэл өөрөө өсөө самна. Нэг гоё нүдэрээ хараад. Тэгээд би хаалгын буцаага хаасан. Тэгэл тэр нэгдүгээр купеэс 9-р купег хооронд л одоо энэ айс чинь ороод ирж байгаа. Ингээл аяа ороод ирлээ. Өстө замдаа өстө тэр нэг цаас шиг юм байс. Тэрэн дээр хурдхан шугамдаал ноотын бичээл. Тэгэл лавгахаа гэл орсоо жоохон дуг гэж за хийчих шиг болоо та нэг сонсоод. Тэгэл дуулаад. Тэгээд лавгахын шүлгээс засах үг байдгүй. Засах юм байхгүй. Аимшигтай. Нэг үг хасчвал одоо тэг нэг удаа би нэг засах гэж нэг өөр дуун дээр лавгахаас би нэг энэ үгийг нэг ингэчвэл яах вэ гэсэн чинь за яах вэ? Чи миний зүрхний нэг хэсгээс хайчлах гэж байгаа юм байна. Тэгвэл тэгээд гэсэн. Тэрнээс хойш хайхад буурхаа байсан. Тэр зүрхний талаас хайчлах гэдэг л аимшигтай үг. Тэгэхээр засах юм байхгүй гэсэн. Тийм утгатай юм байж л дээ. Залуу насн чинь дорл байлгүй яах вэ? Тэр тойрно гэж бол байхгүй л дээ. Би өөрөө ч тийм бас зохиол руу орцсон болоод гэдэг юм хүнийг аяг мэдэрнэ. Тэгээд заавал тэгж сайхан бүсгүүчүүд би харж таашаал авах. Сайхан тийм мэдрэмж бол байлгүй яах вэ? Тэгэл зүрдэн барааны дараа чинь тэр дурл гэдэг чинь бас дайрчаасаа олон таарсан. Олон сайхан хөхнүүд надад зориулсан бах гэл тэгж явахт нь би их баярлж идэг. Ер нь л Монголын тэр сайхан хар нүдтэй бүсгүүчүүд л зориулсан л дуу шүү дээ. Тэгэхээр залуу нас одоо цалигж явсан үе гэж байсан. Зэргийн ансамбл нас эхлээл. Нэр нь бол би нэг л юмыг мартсан хүн гэж би ойлгодог. Ер нь амьдралын ухаанаас холдоод хэд туран бүтээл рүү дайрцсан. Тэр вайсан сав яаж барьдаг жишээ гэр яаж барьдгийг ч баг мэдэхгүй. Гэртэл амьдраад өрөөссөн айлын эрх хөхд. Ер нь их дураараа эрх. Тэгээд надад чинь би ямар сандаа ус ахуулдгүй өсгсөн. Гар урууны эвдэрнэ, мод таглуулахгүй. Тэгээ амьдралаас ер нь жоохон хөндөд өссөн. Тэгээд сайхан хүмүүстэй одоо нөхөрлөж орон бүтээлийнхээ холбоо ахыгч болж байсан удаа зөндөө. Яг ингэж л хүний зэрэгтэй хүнээс нэг илүү дутаа, илүү шиг нэг баян тарган нэг сайхан машин тэрэг оны сайхан ихнэр дагуулгах тийм бодол ирсэн байхгүй л нисэдсэн юм л. Тэгтээ би хүнтэй амьдарч байгаагүй гэж бодлоо яриад яах вэ? Амьдарч байсан бүсгүй ганц хоёр бие зэргийн жуулгадч байсан. Багшийн сургуультч байсан. Сайхан нөхөрлсөн улсууд бол бие. Бас надад хөрхөн охин бас байдгийг. Тэгээ охинтой тэр охин маань одоо бас их авьяаслаг тийм охин бие. Миний ярил нэг дотоод амьдрал бол нэг иймэрхүү.
Тэгээд энэ зүрхний уяа их сан төх байдаг юм аа. Энэ цэргийн ансамбл дээр би бүжгийн дасгал ингээ өгж байхад манай үүдний жижүүр ирээд хүн дуудаж байна үүдэн дээр. Тэгээ би гараад очсон чинь энэ ерөөсөө анзаарсангүй нэг барилга чинь барилгын хувцастай юм барилгын малгай өмссөн. Тэгээ би урталт нь ерөөсөө уулзж байгаагүй нэг 40 хүн насны. Тийм хүн байна. Тэгээ Магсаржавыг хэн дуудсан гэсэн би дуудсан сайн байна уу та гэл надад чи хүндлээл. Тэгээ тэр хүн ерөөсөө шударгал ярьсан. Захын барилгачин хүн амьдралдаа ганцхан шүлэгтэй. Тэгээд их сэргэлээ тэр хүн чинь зохиолчтой хороонд очоод ахын ботлуулсан гэдэг тамгадар болсон. Тэгээ бодлоготой шүлэгчин л одоо тэр үе чинь тамгахгүй бол хийдэггүй байсан үе. Отрачаас мундаг сэргэлэг ямар нэртэй зүрхний уяа. Тэгээ энэ дундаа их хайртай. Залуунаас дурлалын думээ ганцхан бочиж холдохын ч аргагүй гал халуун зүрхний уяа. Тэгээд баригад явж байгаад Хинтээ аймагт очиход нэг юм үсээ ингээ ардаа бооцсон гитар үрцсэн нэг залуу. Тэгээд надтай танилцах гэсэн юм уу бас нас харилцаа нэг тийм цэвэрхэн нэг гоё залуу. Тэр нь манай Төмөр хоёг байсан. Тэгээд Төмөр хоёг орж ирээд ингээ ганц нэг дуу тэр саам ангин гэрлэн мөнгөн гэрлэн гоё дуу халахын сайхан хөөхнөр тэгээд хоёр дуу сонсгоод тэгээ би бодсон энэ миний онгайстай ойролцоо. Тэгээ миний зохиосон аялалгыг энэ залуу дуулмаар юм байна. Ингэж анх тэр баригад явхад тэг сонирхолтой Төмөр хоёрч надаас салдгүй. Хинтээ аймагч найрам сурчлага нь 3 хоног үргэлжилдэг. Буудалд байсан ч хамт, тоглолт болсон ч хамт. Тэгээд Улаанбаатар руу явах болсон ч Төмөр хоёрыг автобусанд суугаад манай ансамблийн автобусанд тэгж над дээр иржсэн төгтэй. Тэгээд зүйдэн бороогоо санал болгоод тэгэхэд цэрэн чимэд дуулсан байсан. Цэрэн чимэд дуулсан байсан. Би энийг бас дуулъя. Тэгээ би зөвшөөрөл олгож ирсэн. Дуул тэрийг чи бас нэг өөр маягаар дуул. Инхмэнгийн дуунд уярастай эвгэх хорвоо үдимин заяа нэг сэцгийн хатан үетэй нами дэлхий хайрын өдрийг самбурын өчгүй байхаргүй залуунаас дурлалын думээ ганцхан мөчөж холдохын аргагүй гал халуун зүрхний уяа Замбур
Үүлэнд учрахгүй байхарахгүй. Яг ингээл дахилтыг хийж яхад төмөр үеийг бодогдоод байсан. Ерөөсөө тэр юм байна. Тэгээ өөр дууч. Тэгээ манай ансамблийнхан бас дуулах гэж үзсэн. Энэ дог надад төгөөс би дуулж үлээ яадаг гэсэн. Гэхдээ уучлаарай цаана эзэнтэй юм аа. Төмөр үеийг гэл. Ингэж хэлсэн дөхтэй зэрэгнээ юм да. Яста нэг галзууч байж дээр. Бодох санах юм байхгүй чинь байлаа доо тэгэл омголон зоригтой байсан үе. Шүүдэр сондрох өгсөн шүүхвэ шүнний талдаа өдөн нөмрөөд ханин болцонд намайг дуудаад харин шивнэ үндэсрэнэ. За энэ одоо жинхэнэ одоо миний алтан тайз одоо байна энэ зэрэгтлийн одоо ингээд би чи 1985 оны цэрэг 1985 онд надыг тангаргаа өргөснөө дараа Сонгины нойлерс 19-р анги дээр манай ансамбл бүхэл бүрэлдэхүүнээр аж тоглосон. Тэгээд хаян хэрвээ орондоо тэгээд манай гавьяатууд бүгд очисон туул отхон гавьяат Баяр магна жанчуу гэл. Тэр тоглолтод надыг одоо шалгаад тэгээ урд нь хаян хро огшол энэ авьяастай цэрэг биегээд иргэд анхаарал авцсан байсан юм л. Тэгээ би ч нөгөө тангараа өргөцсөн цэрэг болцсон. Тэгээд ансамблын би үргэлжлэхэд энд очиж тоглоод тэгээд тэндээ надыг шалгаад тэгэл би ирсэн. Тэгээ ирээд би чинь хөдөөний цэрэг гэр орон Улаанбаатарт байхгүй. Тэгэл одоо энэ алтан тайз чинь одоо миний гэр орон байлаа. За хинэттэй одоо энэ тайзны цаан чинь миний орд өвсгэр байдгийг жүжигчд ордог. За тэр өөрөө одоо миний гэрдээ. За энэ одоо за энэ ингээд жүжигчд бол ийшээ гараа явчихна. Энэ өөрөө тэгээ энэ өрөөнд би жүжигчтэй бол хувцас салдгийг. Тэгээ би болохоор шөндөө миний гэр болно. Энэ дотроо би гудастай. Тэгээд энэ дотроо бис нэг юм билеттэй. Тэгээд тэндээ цай хоолой хийн. Тэгээд цай хоолой хийчихэд жижүүрээ дуудаад тэг хоёр хүний порцтой хоол. Тэгээд заримдаа жижүүрийн гэрээс хоол ирнэ. Тэгэл би чинь өглөө хүртэл нэг харахад жүжигчд ирж байна. Би чинь эндээсээ босоод нөөрэ хайлдаг байгаа л тэгэл тайзрах. 5 жил ингэж амьдсан. 5 жил ингэж амьдсан шүү. Ерөөсө залуунаасаа би энд өнгөрөлдсөн. Би тэр хүмүүс бол эхнэр хүүхэд аваад аж амьдрал байр оронтой болоод би тийм зав байхгүй. Цэргийн тушаал хамгийн жаргалтай үе бол одоо энэ цэргийн ансамбл. Хайртай. Таны гэр бүл шүү. Миний гэр. Миний гэр. За.
88 оны намар болдог тэмцээн шүү дээ. 10-11 сар болдгийг. Мороор наадам. Тэгээ ер нь л маргадэр хөдөөгөр яваал тоглож яхад бол байнгын алга ташилтай. Зүдэн баруун гарцаагүй. Тэгээ зориг гараад нэрээ мэдүүлсэн юм л да. Тэгэл нэрээ мэдүүлээд цэрэн жимтэйгээ дуудаад за энэ уралдаанд оръё гэсэн чинь өөрөө ч их дуртай байна. Тэгэл би чи ансамблийнхаа оркестр суулгаад цэргийнхаа хувцастай гараал. Тэгээд их сонирхолтой нэг жижигхэн нийтэмтэй юм шиг. Тэгээд чинь хүмүүс чинь нөгөө жүжигч чинь нөгөө дууга дуулчихад яваад байгаа шүү. Зохиолчд нь үлдэнтэй одоо миний дуу яасан бол зарим нэг нь эргэлзээд бас үлдэнэ. Тэгээ би зүудэн бороо тоглолцоод ирнэ. Нөгөө оркестр маань бүгдээ одоо ингээл гадаа унаа ирсэн. Явхад би дагаад явах гэжсэн. Тэгсэн чинь тэр коридорт мордорж байгаа таарад. Тэр чинь нөгөө юу байхгүй. Дунд нэг завсарласан юм байна. Тэгсэн мордорж багш дарж. Гүчи магсарч хайчих гэж байгаа хөөг. Одоо явъя туссан шүү дээ. Дуусах болоогүй. Миний хөдөөж байна. Тэмцээнэ дуусах шүү. Юу ярьж байгаа вэ? Магадaltaа гэд нэг үг хэлэх шиг боллоо. Тэгэл аягүй нэг шагнал авах юм дээ. Тэгээ гордол тэгэл тайсан тэр гинт. Ловсон гончгсон лаа багш маруура гардулсан. Тэгэл хүн чих сонирхол их цочтгол юм байлаа. Тэгээ миний дараа зулаа цагаалтаа орж байгаа шүү дээ. Тэгэл зулаа цагаалтаа. Тэгэл Жанцнор багшийн 3-д нь одоо Жанцнор аргалд явсан ээж юм ээж. Аимшигтай тоноо тэр. Монгол улсын авиа жүжигчин Төмөр хоёр. За тэгээд 1989 онд насан намраар орсон. Тэгээд жил болгомоор хуураа унж гэж юу ах вэ? Үзэгчтэй шагнал авсан. Тэр чинь хүсэлт бол их ирсэн. Нэг хэсэг хаагдсан бас төгтөө. Араад өгсөн. За тэр их сонирхолтой. Энэ зохиолчдын хараанаас үг нь их аимшигтай. Уулзч амжаагүй ээж юм утгаар уугуул нутг минь хагасраад аимшигтай тогшин битсэн байна. Ингэж тэр чинь тийм нэг аимшигтай их олон шалгуураар ордог. Хамаагүй тэгж өгмөг чинь тэр социализм үе. Заграгаталтай. Тэр чинь нэг хаагүй л хаа. Тэгээ нэг хэсэг явхаа болцсон чи би гайхаад араад дотор очсон чинь зохиолчдын хараанаас аяа бол хамаагүй. Үгэн жоохон хэцүү хөхтэйгээд тэг гомдол ирээд тэгээ хаацсан чинь захаа бүр замбараа алдсан. Энэ тууга яах вэ болж. Тэгээ одоо өнөөдрөөс тавих гэж байна гэдэг. Тэгээ нэг сар хаагдсан. Сар хаагдахад ийм зузаа захаа ирсэн л дээ. Энэ дууг яагаад тавихгүй вэ гэдэг. Тэгээ алтан хүсэж байна. Тэгээд аргагүй л алтан мэддэг юм байл. Тэгээ тэр жил үзэгчтэй шагнал гэсэн. Тэгээ 1990 онд 3 жил задгалсан юм байна шүү дээ. 3 дахь жилд нь зүрхний үе гараад бас мөрөө уур авчих гэж заваагаад болдгоо. Тэгээд үзэгчдийн шагнал басаагүй л. Ингээ 3 жил би дараал нь тэр эрхэм шагналыг хүртсэн. Айчилж хоос халшраад байх юмаа насны намар гадаа ирэхээ наркин жами ухахиндаа Тэгээ багшийн сургуульд 1 жил багшлаад би чинь бүгд найрамдах хятад болсон юм. Хөгжмийн дээд сургуульд. 40 гаруй хүн өрсөлдсөн юм. Тэгээ 2 хүн тэнцэж явсан. Манай авиаслаг хөгжмийн зохиолч одоо гавьяат авсан урлагийн гавьяа зүтгэлтэн Бэхбат. Би тэр одоо 1990 оны тэр арчил гарсан давлгаан дунд жил хятад орныг зорилоо. Ингэж байж энд би 6 жил
болсон төгтөө. Бүхгэттийн алдарт дуучин Тэнгэр. Бүхгэттих гэж явдаг л да. Тэгээд тэр хүн чинь над тэр насан намрын магсаржав гэж сонсоод тэгээд надад эргэж ирж ирсэн. Тэгээд эргэж ирээд надад чи хэлний бэлтгэл дээр их тусалдаг байсан. Өөрөө гэтгэл сайтай хүн чинь. Тэгээд ер нь их туссан да бай. Тэгээд хамгийн сонирхолтой нь 2 дахь жил нь хөгжмийнхээ сургуулиар явхад Тэнгэр бас нэг ангид орж ирсэн. Манай сургууль. Нэг анги 2. Тэгээ их бэлэгтэй. Тэгээ би чинь Тэнгэртэйгээ хамт 6 жилиг хөгжмийнхээ сургууль дээр 5 жил. Тэгээ Тэнгэртэй их баярлж явдаг да. Тэгээ бид нар ч өстой нас бас 1-2 насны л зориотой. Тэгээд өвөр Монголд тэр би монгол хүн бичээд өвөр Монголд нэр алдарн түгээд 90 л гэдэгтэй нэртэй. Тэгээ ийм нөлөөтэй хүн чинь надад маш их мөгдөв шиг болж. Тэгээ ядаж нөгөө хэлнийхээ сургуульд ороход багштайгаа бас сайн ойлголцохгүй л орсон. 마치게 때도 오르선디 아따라기를 놓다가 어디는 그 집어 Тэр Ваймэндэ шижэн гэж нэртэй тэрний юу гэхээр насан туршийн хайр мэн гэсэн дог гитар би аян хийгээд тэр чих нэр гарсан. Одоо ч тоолно. Тэрийг би нэг гитар ганцхан бодог. Тэнгэрд олсон. Зайхан жухэн жуичэ 니영 여보 오영 연이 자힌 주힌 주이젠 니리카이보 tranquil外面的世界很精彩外面的世界很无奈但你住在外面的世界很精彩我会在这里祝兄弟祝贺你 За ингээд тэр их сонирхолтой чинь бас Ваймэндэ шижэн гэдэг тэр дууны шүлгийг бас Тэнгэрл олж ирсэн л дээ. Тэгээ надад тааруулаад бичих гэдэг. Энэ дуу чинь бүхгэттийн тэр цагаан сарын үдшилгэнд ороод 91 онд чинь. Тэгээ зоочужаа Монгого одоо зоочужаа Максар жабо гэдэг ингэж зарлана. Тэр Монгол улсын хөгжмийн зохиолч Максар жав гэж зарлаад. Тэгээ би чинь бас оюутан байхдаа од болж илээ. За би нэг ярья энэ замбууланд очрохгүй харахгүй залуунаас турлын дуу минь ганцхан мөч чалдахын аргагүй гал халуун зөрөөр нэрээ. Мянган 1991 он би хөгжмийнхаа сургуульд ирсэн байхад манай сургуулийн удирдлагаас өөргөө гсэн байгаа. Нэг ийм өөр Монголын ойртой засгаар нэг хөх хотод одоо манай сургууль хөгжмийн сургуулийнх нь нэг концерт гэж очиж тоглолтоор явна. Тэгээд тэр завсар одоо Бээжингийн бүхэл одууд тэр дотор чинь одоо би бас явах байхгүй. Тэгээ Тэнгэр явна. Тэгээ би нэг Ваймэндэ шижээнэ тоглоно. Насан намрыг би өөрөө дуулна. Дахилтнаас Тэнгэрд орчиж дуулна. Тэгээ ийм их гоё завшаантай тоглолтоор явсан чинь тэр гитар бол мотор гэж хэлдэг. Монголоор бол маника. За тийм загвар өмсгч нар бид нартай Бээжингээс хамт явсан. Тэгсэн чинь
би гитартаа тоглоод эхний тоглолтын дараа тэр чинь 3 өдөр тоглосон Гоготод. Тэгээ надыг бас нэг 10 монгол болохоор их сайхан хүлээж авч өөр монголчууд насны намар гээл орилдоод жинхэнэ нөгөө модонд орж ирсэн насны намар. Тэгсэн чинь л ингээл хөшгөний цаанд ингээл би нөгөө тоглолтоо гээл гараад ир. Тэр нөгөө гитэн нөгөө загвар өмсгч над руу нэг айхтар харсан. Ингээ санаагаа толоод бодолтоороо тэгэл би цочаал. Яагаад энэ нэг сайхан эмэгтэй намайг ингээ хараад байгаа юм бол тэг Монгол хүнийг бас сонирхож гайхаж байгаа юм болоо гэж бодоод эхний өдөр анзаараагүй. Хоёр дахь өдөр мөн л би яг л тоглолт хийж хат л завсар цагаар ингээ харахад л өшгөний цаг ингээл соцсон. Тэгэл хоёр дахь өдрөөс эхлээд жоохон цочсон юм аа. Гурав дахь өдөр нь хувцас салж явах надад ирээд би Монгол хүн Монгол нутагт сонссон. Тэгээ кино бас үзсэн. Тэр манай түүхийг л бас судалсан юм байна лээ. Тэгээ Монгол хүн их гоё, уужим сэтгэлтэй, тэгж санагддаг. Тэгээ би чамтай танилцж болох уу гэсэн. Боллгүй яах вэ? Тэгээ би ч их баярлаа. Тэгээ ингээд зогсоход би ингэж харах шүү. 2 метр өндөртэй. Тэгээд танилцсан да. Тэгээд танилцаад тэгээ Бээжингийн хөгжмийн дээд сургуульд дэгэлсэн. Яг тэр хөгжмийн дээд сургууль хажихын талд гэрн байдаг болж хувираад нэг хороол юм байна. Тэгээ ямар сонин ингээл тэгээ би тэр эмэгтэйтэй найзлсан. Нэг тодорхой хугацаагаар найзлсан. Сайхан хайрын дүү. Одоо хайр гэсэн бас яг жинхэнэ хайрч бас биш юм аа. Шохоорхол ч юм уу. Бас нэг надад одоо уран бүтээл хийхэд тэр вуучаан гэсэн нэртэй. Тэгээ вуучааны нөлөө их байсан. Өөрөө тэр чинь өөрөө хөгжим мэдэрдэг учраас тэр цагаар өмсгч хийж байгаа. Тэгээд миний хөгжим ирээл зохиоход байнга л миний хажууд дээрээс очдөг. Ийм төвхтэй нэг хэсэг хугацаа нөхлөсөн. Найз. За нэг санал тавьсан. Би тэрийг одоо хэлчихье да. Шөө тэр чинь парламентын охин баггүй тэр аав нь их хурлын гишүүн. Одоо манайхаар их хурлын парламентын гишүүн. Тэгээд охиныгоо Америк явуулах гэсэн юм байна лээ. Америкт амьдруулна. Тэгсэн чинь тэр саналыг тэр вуучаан чинь надад тавиад хоёлаа Америк явъя. Би ч цочоод юу ярьж байгаа юу Америк вэ гэсэн. Хоёлаа Америкт амьдрий. Тэгээ ерөөсөө хоёлаа амьдрий. Ястал нөгөө нуруу нас л хүүтэйгээс асарсан да. Тэгээ би бодож л гэсэн. Тэгэл ерөөсөө нэг л өдөр хавчлаараа би явах чадахгүй. Тэрнээс хойш найзлах юм болцсон. Тэгээд хаяа нэг тоглолтын дээр таарладаг. Тэг их гомдсон баг. Тэгээд яг Америк явлаа гэд над дээр ирсэн. Тэгээд сайн яваараа гэд явуулсан да. Би үдэж гаргасан шүү дээ. Тэгээд өдөлтийн дуу гэд бас нэг тухайн үед нэг гитар нэг жижигхэн дуу бичсэн. Тэр мэтгөө тэрийг нэг алдаршаагүй л да зүгээр өөртөө зориулж нэг дуу өгöd. Тэгээ над нэг гоё цамц бэлгэлж билээ. Тэгээ тэрийг би нэг төгслөө өмссөн. Тэгээд сэтгэл байж тэгээ яг хөө тэгээд сайхан Хятад орны шилдэг 11 дардаг эмэгтэй шүү дээ. Би бүх Хятадын шилдэг 11 гэдэг бол тодорхой хэмжээгээр орон зайгаа эзэлсэн л тийм сайхан эмэгтэйтэй найзлж явсан да бас баярлж явдсан шүү.
одоо 2 дахь жил рүү л одоо орж байна да. Даганчим гэж одоо энэ бүсгүйтэйгээ танилцж. Энэ бас л их алдаж зовж яхад энэ хүн төсч авсан доо. Би чинь тэр бор далс гэдэг нь чинь бас тойроогүй ш дайрсан. Хятадас ирэл ер нь одоо нэг амьдрал одоо нэг харсан 50 гараад тавьж байна. Энд чинь болохгүй гэдэг бодол төрөл. Тэгээ би энэ байдал жоохон залуу нас шиг 2-3 хоногор би чинь нойр холгоос суудаг байсан. Дийлэхгүй. Тэгээ 3-4 цаг бичээл жоохон ядрах дэшээ хандаал. Ер нь тэгэл хажууд төших хэрэгтэй гэж бодогдсон доо. Тэгээд би чинь эмнэлэгт хэвдсэн чинь энэ ганаагийнхаа эмнэлэгт би мэдхгүйгээр хэвдсэн. Танилцаагүй байсан. Тэгээд одоо эдний эмнэлгээр зөгийн эмнэлэг гэж хэвдээл би сайжраал. Тэгээд энэ хүнтэй тэгж танилцах тийм завшаа тохиолдож. Тэгээд энэ хүн чинь надыг шинэ хүн болгоод авчлаа шүү дээ. Энэ таарч учирсан тэрэл мөчөөс тайвширт суухан боллоо доо. Танаах манаах гэлтгөө хоёулаа. Туждаа хамт баймаар байх юмаа гэж. Тэгээд нөгөө хайр дурлалт хүмүүс чи автчихар чинь дотод суугаа болдсон шүү дээ. Тэгээ би болохоор дахилтын ингэсэн заяа. Сэтгэл минь гэртээ тогтохгүй нэ. Сэвэлцэж гэгэлзээд горгүй нэ. Санаа минь нэг л амрахгүй нэ. Санагдаж бодогдоод салахгүй нэ гэдэг ингэ бичсэн шүү. Тайвширч сууха боллоо доо. Танаах манах гэлтгүй хоёулаа. Туждаа хамт баймаар байх юм. Одоо бүр болоод ирлээ. Тэгсэмэн би дахилтын үздэг. Сэтгэл минь гэртээ тогтохгүй нэ. Сэвэлцэж гэгэлзээд горгүй нэ. Санаа минь нэг л саллахгүй. Амрахгүй нэ. Амрахгүй нэ. Санагдаж бодогдоод саллахгүй нэ. Ямар гоё. Гоё. Гэгэлзэл явчлаа. Сууха боллоо доо. Танаах манаах гэлтгүй хоёулаа. Туждаа хамт баймаар байх юмаа. Мага минь яг л хүүхчиг байдаг. Их цаахан энэргэнгүй, зөөлөн, айгүй юмд их санаа зовдөг уран бүтээл дээр төсөмаа. Тэгээ би магаг бас хөгжмийн зохиолчосоо гадна маш сайн сурган хүмүүжүүлэгч багш гэдгийг үргэлж мэдэрч идэг. Тийм ч учраас би магагаан дандаа мага багшаа, хоолой дээрээ, мага багшаа хүн ирлээ, мага багшаа хүлээж байгаараа гэх те. Мага багшаа гэж өрн дууддээ. Тэгэж дуутахаас ч харахгүй. Тэгээ хөгжмийн зохиолч гэдэг нэг тэгэж тэрийг нэг хүнд тусгаад авдггүй. Тэгээ байгаа нь л ерөөсөө ингээл үргэлж нэг ингээ харахад хинэггүй юм шиг мөртлөө юмны аягүй нари. Учир яг надаас илүү ойлгоцсон би ч бас тэгж байгаа хинэггүй юм шиг байгаа. Хамаагүй л ингээл явж хахад хөө ганаа тэрийг нэг тэгнэгсэн штэ гэд. Тэр олон юм дотор би самгарддаг байж магадгүй. Тэгэхэд яг хэрэгтэй тулсан газар бол бас маага тий. Ганаа тэгсэн штэ, хоёлаа ингийн штэ, тэгин штэ гэж бас надад ингээд сануулж тэр юмыг цаагаараа ингээд мартдаггүй. Харахад юм тэгээ хинэггүй ч юм шиг мөртлөө. Тэгээ яг хөгжмийн зохиолч хүн бол маш их зовлон жаргалтай байдаг гэж би ойлгодог. Яагаад тэгэхээр хүмүүс нэг дуу сонсчихж байгаа болохоор уяраад уйлаад тэгэл тухайн үед хүмүүс мартсан шүү дээ. Тэрийг бүтээн гэдэг. Одоо би бас өөрөө яруу найрагч хүний хувьд аль болохоор энэ хөгжмийн зохиолт зүрх сэтгэлийн хөдлөсөн нэг үг нэг те утга агуулгыг ингээд энэ хүнд архисан гэж би боддог. Ороо бусгаа хүний орчлоонд олж намайгаа таньсан чимээ осор бүчгүй цагаан
Тэгээд 1989 оны намар төмөр ихтэй зориулж хоолойныхын цар хүрээ тэгээд түүхтэй агуу их амгалангийн шүлэг насны намар маань мэндэлж бас л араас дэрсээ миний тэр үе чинь жилдээ нэг 2 дугаар хийт болоод аюултай он жилүүд байлаа. Busni sormi mongurh tosma ugilen sanach yum torsun notga ulz chanjagi echen botho obolon tagni хавсраад байх юмаа насны намар гадаа ирэхээ нартын жамми ухаарах юм даа. Тэр амгалангой надад энэ шүлгээ авчрахтай хэлжсэн. Би ээжтэйгээ уулзч чадаагүй маа. Тэгээд би цэрэг тавихтаа битсэн гэж надад ярьжсэн. Тэгээд их олон жилийн дараа би энэ шүлгээ хадгалаад яваад исэн. Тэгээд чиний энэ өнгө айс миний насан намрыг л гаргачих шинжтэй. За тэгээд энэ төмөр хоёрт болуулж чадаа ярь гаргана гэж ингэж их тохирцсон юм аа. Тэгээд чи би ерөөсө төмөр хоёроо тэр хаан ямар гоё нуглаа, хаан ямар гоё тэгж мэдрэмж байдаг гэдгийг өөрөө их сайн мэддэг болохоор яг өнгөнд нь тааруулаад төмрөөч гэсэн нэг сонсоод өстө миний дуу байна. Тэгээд төмөр хоёрч бас ээжтэйгээ уулзч чадаагүй. Тийм хувь заяа бас тохиос юм аа. Тэгээ ер нь тэгээд бас би ч ээжтэйгээ уулзч чадаагүй л байна л дээ. Тэгээд энэ бүхэл юмны тохироо бүрдэгдээд байдаг юм байна лээ. Тэр завлан бас над ирсэн хөдөө тоглолтоор явж явахт л би чинь цэргийн ам болохоор цэргийн команд тэр захирамжинд л баригдана. Тэгээд тайзан дээр байхад л миний ээж бурхамлж байсан л да. Тэгээ энэ дууч бас тэгж зориулагдсан. Түүхтэй. Тэгээ насан намраа би яг одоо төмөр хоёрын дуулж исэн өнгөн дээрээс нэг батг явъя. Тэгээд насан намрыг онгоцон дотор бичсэн юм л да. Аялга нь бол. Тэгээ Хинтэй аймгаас би чинь бас тэнд тоглолтоор явж байгаад Улаанбаатар руу нисээд тэгээ ээж чинь би муу байна гэдгийг сонсоод тэгээд тэр үе чинь би нэг л юмд баярлдгийн Ямдан генерал гэж Батлан хамгаалахын яамны сайд. Би чи сайдын онгоц хөлгөлж илээ шүү дээ. Тэгээд тийм эрх мэдэлтэй хүн хорлоо гэдэг баг. Би тэрэнд их баярлж авдаг. Сайд ягаад над тэр онгоцоо өгсөн гэхээр зүүдэн бороонд их дуртай. Ямдан генерал. Тэр цагаа хүртэл над тайлж өгчсэн тийм түүх байдаг. Тэгээд энэ хүн тийм зовлон тохиолдсон. Тэр амжаад ээжтэй нь уулзуулчих гэж. Аль болох хурднаар тэр онгоц хүртэл гаргаж өгчсэн. Тийм түүх байдаг юм аа. Нартын жамми ухаарх юм дагуу тэн дога ээжтэй зориулсан юм л. Одоо би шарилд нь бас хийжсэн тийм. Одоо
замыг мань хамгийн зөв зааж өгсөн бол манай ээжүүд одоо ээжтэй би л бүтээлээ зориулахгүй л болохгүй. Ер нь бол би Сөндлөө ээж зохиогоод зүйдэн бараг бас сонссон шүү миний ээж. Тэгээ ер нь энэ хөгжмийн зохиолч болох нэ гэж хэлж ирсэн. Тэгтээ айхтар хатуу байгаач бараг болчихсон байхад ер нь болох янзтай. Тэгээ миний хүү бичээл байгаараа гэж хэлж ирсэн. Би их баярлдаг юм дээ. Сөндлөө ээжийг ер нь бүтэн сонссон. 1988 онд Морин Орнаадмын тэргүүн шагналаа авч зүйдэн бороо. Тэгээ ээж маань сонссон шүү дээ. Тэгээ миний хөө ер нь тэгэл миний хүссэн хүсэл биелж байна гэж ярьдаг. Ер нь ээжигээ би баярлуулсан. Би ч ерөөсөө 90 он хүртэл арх гэдэг мэддэггүй байсан. Харин тэр хүртэл хүний архинд ихгүй нэ. Хүн чи алдаж он одоо ер нь би одоо өвөр Монголоос 12 онд ирэхдээ тэгээд тэнд өвөр Монголд бол ажил өргөө гүйцэтгэж байсан. Яг ингээл нутагтаа ирсэн чинь тэгэл одоо жинхэнэ амьдрах ухаанч л хэрэгтэй болж ирсэнтэй. Тэгэл би чинь дээрээ нэг эгчтэй. Тэгээ эгчээгээ бараадаад налахт өргөд. Тэр налахт одоо гордак гэж манай Мэжо гэж манай хөрөг ах. Тэгээд тэднийхээр байгаал амьдрал хамт. Би зүгээр үеийнхнээ хэлье л да. Тэгэл бүгд л нэг 50 гарцсан амьдрал нь тогтцсон. Надаас уссан нэр нь хүн болчихжээ. Би ч л одоо ер нь бараг л одоо залуу гараал яваад байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө 50 гарцсан манай найз нөхөд. Одоо ер нь амьдрч эхлэх хэрэгтэй юм гэж л эхэлсэн дээ. Ер нь бол нэг тэгж удамжинд гартлаач архитарсанд бол ороогүй л дээ. Ер нь их дуртай. Хүн чинь нэг тэгээд нэг хүн болгоно л ламагасага гэл зөтөн бараа болоод тэгэл хондог тогтоох юм бол байнгын л тохиолдчихсэн. Хүн ер нь яг тэгээд нэг тэгээ явчихвал энэ явчих гээд идэм байлээ. Тэгээд би чинь нэг өдөр бодоол. Гэхдээ энэ ч болохгүй. Юу гэсэн үг лээ гэж бодогдоод. Тэгээд хамгийн гол нь ард түмэнд их танил болоод явах их зовлонтой л да. Тэгээд сүйдээ ухаарад орон бүтээлд рүүгээ ер нь өөртөө зав өгөхгүйгээр л ажиллахаар шийдсэн. Завтай хүн чинь тийм юмроо их хөтлөгдөн. Тэгээ ер нь завгүй ажлыг аль ерөөсөө шинэ ороожингол хөгжмөдүүдэл. Тэгэл хүн дэрчт юм байл. Одоо би явж итгэхгүй 2 жил болж байна даа. Тэгээд уужсэн нөгөө нөхдүүд чинь жоохон зайгаа бариад би дотор бодож ирсэн. За энэ архийг уухан болчихвол би их найз нөхдгөө болчих واخ. Одоо яадаг вэ? Ганцаардах واخ гэсэн чи үгүй юм байл. Ерөөсө тэр харин хүрээлээд бүр тэгэл дасгаад авчт юм байна. Хүмүүс ардам чинь өөрөөсөө их ухаантай. Тэгээд ер нь сайн сайхан яваал ирэх тусам өршөө хүрээлэл. Одоо би надад бодогдох байхгүй. Хүмүүс хажууд ууж идэ наригжил байна. Би адилхан наргаал дунд нь тэгэл адилхан ууж байгаа юм шиг болоод. Тэгээд өөрийгөө дасгасаар бол одоо надад бодогдох юм байхгүй сайхан. Тэгээ манай Монголын ард түмч их ухаантай. Тэгээ ерөөсөө сэтгэлийн тэнхээ ерөөсөө энийг болин. Би нэг дотор нэг юм бодчихсон. Би хангалттай ууж идсэн. Одоо болоо. Одоо дүүнэр таамир залуу байна. Ер нь бол залуу үедээ бол хэлэхтэй. Энэ ундаг ер нь балихлаа хэрэгтэй. Ер нь хүн ерөөсөө би уухгүй, идэхгүй би энэ эрүүл сарвал хүмүүсийн дэргэд амьдрын гэсэн зорилго тавьчих юм бол тэгээд боллоо. Тэгээд тэр дэлгүүр сайхан харагчлаа
миний найзал гэж би дотроо энийг төрдөг. Чамааг л зөндөө болсон дөө одоо чи жоохон амар гэдэг юм уу. Тэгэл өөрийгөө тэгэл зоригжуулчихдаг. Одоо ерөөсөл уран бүтээл тэр чигтэл зурааж ин сайхан байна одоо. Тэгээ миний олон бас би ч өөрөө багш юм. Тэгээд ууж идчихсэн үед бол хэцүү л байдаг болсон байна. Одоо би шавнырынхаа өдөөс нүүр бардам харж байна. Тэднэрт уран бүтээлээ өгж байна, хамтарч ажиллаж байна. Одоо зовх юм байхгүй сайхан. Зам одоо зурааж л байна. Хангалдагшныг чихтэй номхруулдаа хазар ногтгүй онволч унчихдаа хани хариг даасан шиг даачихдаа халууд үхтэл хэлхээ хэлчихдэг би жинхэнэ Монгол бэлэг танхай хөдөөний хүн яагаад гэвэл ястаа нэг агуу их тэр нэг ястаа нэг онгод гэж яригдаад байна. Тэр онгодыг чинь зүгээр чөлөөтэй задгаа тавьж өгчээсэн байхгүй. Тэр задгаа явсан хэдэн сайхан амны артамны дуртай дуунуудыг нэг битсэн болов. Би амьдрал хөөцсөн бол энэ бас нэг л нөлөөтэй. Тэр гаргаж байсан марахгүй ч байсан юм уу. Тэгээ энэ ингэж жоохон тэр гэр орн жоохон муутайхан шиг тэнж ингэж явж байсан чинь нөлөө өгч байсан шиг. Би түрүүн хэлсэн цэргийн ансамбл дээр 5-6 жил болсон гэж. Тэр хооронд чинь тэр нэг агуу дуунд чинь захаж. Би нэг баян айлын хөргөм ороод гадаад дотоод тэнсэн бол энэ аяхрахгүй. Би тэр энд харамсдаг. 하늘은 지리칠 배와 тэр Монгол нутаг миндтэй устай болбоо тэр Монгол хүн шүү хаа зангирууд ламгшах монголчуудын сайдгээ хотлоод нараа нэгдэхийн өрөөлнө овоо тагсартай болбоо тэр Монгол нутаг одтой химэртэй явбаа тэр Монгол хүн шүү